энэ ч арай зүүд биш үстэй энэ шнаа. Гайхалтай. Үнэхээр гайхалтай. Гү та энийг хаанаас яаж байгаа сурч ба? Одоо мал хариулж явах та. Янзри аль тоочмэ төрөд. Май сайн байна. Танд арай өөр үзүүлчмэр юм байгаа биш үстэй. Наач димээ. Гайхалтай. Үнэхээр гайхалтай. Уг та над дээр байна штэ. Нэг бүжиг нэмэх юм бол улам гоё болох гээд байна да. Их юм бол тэнцсэн шүү дээ. Тэр хэцүү юм байлаа хөө. Гү та оролдоод үзэлдээ яах вэ? Хөдөлгөөн орохоор л одоо яг. Гой үнэхээр гой гайхалтай. Та ямар ч байсан манай нэвтрүүлэг тэнцлээ. Баяр хүргэе танд. Баяр хүргэе. Хотод очиод 2 гоо шаттай олоо бид үү. Үнэхээр гайхалтай. Шүгч. Та чи манай сумаас хэдэн хүн авах вүлээ? 2 хүн авнаа. За тэгвэл нэг нь манай хөө юм байна. Тийм манай хөө авъя ястай шүү. За үзнэ. Дараагийнх нь. Энэ хоёр гэж одоо нэг сумын төвөр нэг шороо божигноос хоёр банд явдیں۔ Одоо зодолтой дугаа мó яагаад тэр нь учир нь ойлгохгүй. Одоо харж байгаа ард нь хэдэн октод албагнаа л гэдэг. Айгуу тэд нар нь ороод ирээ.
За тэгэхээр та хоёр биш ингэ уучлаарай шүүгчээ. Би нэг төрсөн сэтгэлээ хэлчих үү. За болно. За яг хүүхдүүдэд харлаа. Та яар яг багаар ажиллах тийм анхан шатны мэдгэдэггүй харагдаж байгаа сайн шалтай. Авчаа. Танай командын маркетинг менежментийн ойрын 3 жилийн төлөвлөгөө юу байна? Баггүй. Охин. Тэгэхээр ийм байна шүүгчээ. Энэ хоёрыг зүгээр энэ хүндээ гэхэд энэ хоёр чинь ядам гээд манай нутгийн хөгшин байдаг байхгүй юу? Ганц хөгшин. Тэр мөн хөгшин зайлвал орон гэр гээд байх юм байхгүй. Эд тогшил ахуй мал хөргөн гээд байх юм байхгүй. Ах トゥ төрөл садан гээд байх юм байхгүй. Хэвтрийн хөгшин байдаг байхгүй юу? Одоо яг үгээр энэ хоёрын аваа явчихвал тэр хөгшнийг хэн харах юм? Хэн хариуцлагыг хүлээх юм? Та хариуцлагыг хүлээх нэг бол авал юу? Гү байж л да би яг шийдчихгүй шүү дээ чи бас. Гү та байж л да та бити ингэж байл дээ чи. Гү та байж л да. Та би та. Гү та ойлголттой чинь. Гү та байж л да та хоёр тэнцсэнгүү заа юу. За хүүхдүүд уучлаарай. Ар гэрийн гацигдлаар гасагдлаа гарцгаа. Манай хүү бол учиртай шүү аа. За ямар ч үс дараагийнх нь үзье. За дараагийнх нь ороод ир. Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би энэ сумын клубын эрхлэгч улсын тэргүүний орон сайханч Алтан Шагаа гэдэг хүн байна. Сони санагчлаа шүү дээ. Сони санагчлаа. Чи сонирхоод яах вэ гэж? Алтан Шагаа гэсэн баха тийм ээ. Өөртөө чи юм асууж болохгүй наад ингэр дээр байгаа хотон медаль чи ямар өчтэй юм? Энэ үү? Энэ одоо миний Бөхөр төмний урлагийн их наадмаас авч ирсэн алтан медаль энэ байна. Энэ нь болохоор миний улсын тэргүүний орон сайханч тэмдэг байгаа юм аа. Би бас энэ сумандаа удаа дараалан бас тоглолтуудаа тавьж ирсэн бас энэ сумандаа хайртай хөөн одоо дуугар хичээл. Ер нь өөрт чинь багш бий юу? Байгаа. Надад бас бурхан шиг сайхан олон багш нар байна л да. За одоо жишээлх юм бол манай сайхан Гончиг сумлаа багш маань байна. Жансан ор багш маань байна. Хайд багш маань байна. Зангад багш маань байна. Цагааны цэгмэд багш маань байна. Нямын цэгмэд багш маань. Ой, шагаа. Чи сумын төвөөсөө холдож үзээгүй хизээдээ тийм олон багштай болсон хүн бэ? За яах вэ? Телевизээр хараад багш нарыгаа гэж бодохгүй юу ямар? За тийм байлгүй тийм нэрээ бүр сони санагчлаа шүү дээ. За тэгэхээр өөрөө ер нь урд нь дуулж исэн тийм дуршлага бий юу? Байгаа. Би сум орон нутгтаа бас удаа дараалан бас тайлан тоглолтуудаа би өөрөө тавьж ирсэн л да. За одоо нэр дурдах юм бол одоо би хавтгай цагаан уулз голом гэдэг тоглолтоо тавьж ирсэн. Будантай юу буурлах робоо гэдэг тоглолтоо тавьж ирсэн. Бас би дуу битэрийн өнгөрүүлсэн 20 жил гэдэг тоглолтоо тавьж ирсэн. Хамгийн сүүлд би яах уу гэдэг тоглолтоо тавьсан. Чиний тэр будантай буурлах хорвоодоо гэдэг тоглолтыг чинь нэг ч хүн үзээгүй чи бүр шатаа үсттэй. За тэр ямар хамаатай тэгээ хамгийн сүүлд тэр яах уу гэдэг тоглолтыг сумын клуб пиг үтсэн шүү дээ. Чи өөрөө за чи бол би тэр чи мэднэ. Игсээ шүүгчээ. Тэр тоглолтыг наадмын өдөр зарлцсан тэгээ тоглоно гэж хэлсэн юм байна л дээ. Хүмүүс ч мэдээгүй байсан. Яг нэг наадмын өдөр хүмүүс ингээд цэнгэлдэх рүү яваад бөхөө үзнэ гээл сүүлийн давааг үзнэ гээл сумаараа ингээд явж ирсэн. Гид бүр асгасан байхгүй бүр хуйнгаар асгаж байгаа юм шиг. Тэгээд хүмүүс ч лад онгорхоор юу хааваа нөө сав хааваа нэ тэрэг шуугалтаад явцсан. Тэгээд клубын хаалга дэлгэтэй байхгүй. Тэгээд клуб рүү ингээд сумаараа ороо авчихсан. Би тэр дунд нь байсан амьд хүн би мэдлгүй яах вэ те. Тэгэл ингээд орчоод цонх монхоор хараад бороо юу болж байна вэ? Хизээ зогсох нь бүх яана энэ гэж байсан чил урд нэг хүн талбагнаад байсан чил энэ хүн дэр яах уу гэдэг концерт тоглож байсан ухаантай юм байл л дээ. Тэгээ би боддог байхгүй юу? Тэр концертыг сумынхан пиг үдсэн гэхүү зүгээр борооноос төр зүгээр хорогдоод тийм дайрлага дайрсан гэхүү. За бас мэдэхгүй юм байна. Би бол бодохдоо зүгээр дайрлагаар л энэ хүний аз таарсан л гэж ойлгоод байгаа байхгүй юу? Ер нь дайрлага шүү дээ. Ер нь яаж ч аль ч үнцсэн. За ямар ч үсэн үдсгэл үдсэн. Багшаа, наад хүний чинь манай сумынхан ер нь юу гэж дуудаг та мэдгүй ер нь. Үгүй ээ. Наад хүний чинь манай сумынхан шоргоо хөрлөө гэж дууддаг шүү дээ. Тийм баха. Мэлээ хажуунаас шургаад байсан шүү. Тэр яг хөө за энэ дотоод асуудал яг хөө. За дуу бэлдсэн үү? Бэлдсэн. За дуу гэж сонирх юм. За ингээд би Монгол улсын гавьяат жүжигчин Төмөр Баатар багшийнхаа дууг дуулах дуртай хөөн. За ингээд багшийнхаа нэгэн сайхан дуугаар ая дууны цэнхэр хадаг өргөё. Ингээд улсын тэргүүний орон сайханч Алтан Шагаа. Самбано